За Ламжуу доктортой баярлалаа. Манай Ламжуу доктор бол улсын баг хурлын гишүүн. Ардын хурлын депутат байж Монгол улсын үндсэн хуулийг одоо хүүхдээр хэлэх юм бол хэвлэл олдсноос эхлээд гарах хүртэл одоо тэрнийг их барьж авсан ийм хүн. Тэгээд үндсэн хууль бол өнөөдөр батлагдсанаас хойш нь 25 дахь жилдээ орох гэж байна. Энэ хугацаанд засмаар өөрчлөлмөр тэр үед бас арай дутуу болж гэсэн тийм олон юмнууд байгааг одоо маш их хэлдэг. Үндсэн хуулийн асуудлаар бол яг одоо үндсэндээ мэрэгжсэн ийм хүн ингээд яднаас одоо сайхан ихтгэл тавьж ялангуяа энэ бүх нийтийн санал асуулга хэрхэн явуулах вэ? За ер нь бол одоо санал асуулгын одоо хамгийн сайн тал нь юу юм? Бас тэнд анхаармаар зүйл юу байгаа талаар одоо дэлгэрэнгүй ойлгох гэсэн Ламжуу багштай баярлалаа. За ер нь бол энэ бүх нийтийн санал асуулга гэдэг юм 1945 онд яваад тэрнээс хойш огт явагдаагүй гэдэг нь бүгд мэдж байгаа улс орондоо яа. Харин нийслэл бол энэ санал асуулгын асуудлыг бол бас энэ иргэний оролцооны шугамаар хэрэгжүүлж өнгөрсөн жил налаах багнуур дүүрэгт санал асуулгаар энэ одоо Ламжуу багшийн хэлдгээр бас хуулинд нийцүүлж хот толгойн эрх зүйн байдлын тухай нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд нийцүүлж дагуу хоттой байж болно гэсэн тэр даалтын дагуу бүх нийтийн санал асуулгыг энэ хоёр хотод бие даасан хот бол ёо гэж ард иргэдийн санал гаргаад одоо дүүрэг байснаа одоо бие даасан хот болгосныг та нар мэдж байгаа. Тэгэхээр энэ иргэний оролцооны асуудал, иргэний санал дээр тулгуурласан шийдвэрүүд бол бас нийслэлд бас явж байна гэдгийг одоо та нарт мэдээж таас нь хэлж байгаарай гэдэг хэлье. За ингээд бид нар нэг жаахан яг энэ төлөвлөгөөний дагуу юм явуулах гэхээр жаахан зарим хүмүүс маань яаралтай ажилтаа болох нэг ёслол юм хийх шаардлагатай байна. Ингээд бид хүмүүсийн нэр дуудсан хүмүүсээ бас цодлоод танилцуулаад ийш нь авсарна. Манай Монголд нэг үг байдаг. 1000 хүний зүс тогтоохоор нэг хүний нэр тогтоо гэж. Тэгээд тэр одоо нэрийн дуудаад алдар цолын дуудсан хүмүүс ийшээ гарна. Тэгээд бид дурсгалын зүйл гардуулах ёстой байгаа. Тэр дурсгалын зүйлийг манай улсын баг хурлын гишүүн ардын хурлын депутат нөхөр Ламжуу манай иргэний оролцооны хэлтсийн дарга Баттүгш хоёр хардуулж өгнө. Тэр хоёр маань одоохондоо сууж байна. Эхлээд хүмүүсээ дуудъя. За энэ ямар дурсгалын зүйлийг өгөхөөр 1945 оны одоо яг энэ өдөр 70 жилийн өмнө Монгол улсын одоо бүх хэрэгэд одоо гарын үсгээд урсан тэрэнд одоо энэ нэр дуудсан хүмүүсийн аав ээж нь өвөө эмээ нь одоо оролцож гарын үсгээд урсан байдаг. Тэр гарын үсгийг одоо бид нэр дурсгал болгож өнөөдөр улсын төв архивтай одоо ажил төрөл болж байгаа одоо ингэж хийж ингэж өгж байгаа. Ингээд бид нар нийслэл манай иргэний оролцооны хэлтээс одоо төлөвлөж байгаад ер нь бас одоо энэ Монгол орондоо нэлээд одоо зүтгэл бүтээлээ гаргаж байгаа тийм хүмүүсийг одоо энэ удаа оруулсан. За энэ хамгийн нэгдүгээрт нь энэ Нацхийн Жансан нар гэдэг хүн байна. 1949 оны 3 дугаар сарын 25-нд Өвөр хангай аймгийн Өдсөй цэцмийн цагаан хөтлийн хондлоо гэдэг газар ихээс мэндэлж байсан Өдсөй тужиртын баг дунд сургууль, багшийн сургуулийн хөгжмийн анги төгссөн, Ухаан улсын Кевин хөгжмийн дээд сургууль төгссөн, Монголын хөгжмийн зохиолч Дэвлийн хорооны дарга улсын их хурлын гишүүнээр сонгогдож ажилласан. Одоо Монгол улсын их сургууль, соёлын их сургуульд докторант, магистрант багшилдаг. Монгол улсын ардын жижигхэн төрийн хашаа соёлхолд хөгжмийн зохиолч ийм хүний аав бид нар дурсгал гардуулах юм аа. За энэ түрүүн би та нар түрүүн ирсэн хүмүүс харсан байх. Жанцсан руу гадаад эмчилгээнд явж байгаа, охин нь аваад явж байгаа учраас бид нар гардуулаад өглөө ингээд аваад явцсан байгаа. За тэгээд энэ одоо биеэр оролцож юу ясангүй шүү гэдгийг хэлж байгаа. За дараа нь бол Баасангийн номын чимэд гэж хүн байна 1968 оны 4 дугаар сарын 1-нд Говьалтай аймгийн Халиун суманд төрж Алтай хотын дунд сургууль дүүргэсэн. Хонь хариулж ногоо тарил хөдөлмөрийн гараагаа хийсэн. Утгаскоо сонирхож аймгийн санны идэвхтэн бичгчээс үнэн санны улс төр мэдээлэл ялууны дарга Монсамагийн орлогч дарга Америкийн нэгдсэн улс дахь Монсамагийн тусгай сурвалжлагч Америкийн нэгдсэн улс дахь монголчуудын даяар Монгол сонины эрхлэгчээр ажиллаж байсан ийм залуу байна. За энэ залуу бол одоо заавал боловсролыг дээд сургуулиар тэгж одоо дипломын төлөө мөнгө төлж олж авдаг юм аа. Дээд боловсролыг эрдэм чадлыг бол одоо бие тааж эзэмш болдог юм аа гэдэг биеэрээ харуулсан. Одоо гадаад дотоодын олон зохиолыг орчуулж одоо өөрөө судалгааны их одоо юм хийсэн. Хүүгүй хаан ариг баг хантаашрын сайдаг түүх оршвоо эгнэшгүй нөхрийг олов Зевсвэдэн ялгуулсан аян энтгтэх монголчуудын түүх судалгааны олон бүтээл бичгүүлсэн шилдэг зохиолч нийтлэлч ийм залуугийн аавынхан тусгалыг бид нар гардуулах юм аа.
За нэр дуудсан хоёр хүн маань ийшээ гарья. Нөгөө шагнал гардуулах хүмүүс маань цусгарыг. За Жанцсан нар номын чимэд ийшээ гарч. За дараагийн хүний дуудыг за улсны экийн экватор гэж хүн байна. 1944 12 дугаар сарын 5-нд Ховдаймгийн буянцсан нутаг Банзрын хоолой гэдэг газар дээр Ховдаймгийн 10 жилийн сургууль Иртүүгийн улсын сургууль төгссөн. Физик техникийн хүрээлэнд эрдэм хэллэгээний ажилтан, геофизик одон онон судлалын хүрээлэгийн захирлаар ажиллаж байсан. Шинжил ухааны доктор, шинжил ухааны гавьяа сэтгэлтэн ийм хүн байна. Сквата таныг урьж байна. За Лувсан чимдийн болоож байна. 1966 оны 12 дугаар сарын 15-нд Өвөр ангын Баян өндөр сумын нутаг Бомбот гэдэг газар төрсөн. Өвөр ангын 10 жилийн сургууль, Монгол улсын их сургуулийг 2 удаа төгссөн ийм залуу. Хотын хүнсний худалдаанд эдийн засагт барааны мэргэжилтэн гайлын ерөнхий газарт хэлтсийн даргаар ажилласан. Одоо Улаанбаатар гайлын газарт улсын халах байцаагчаар ажилладаг. Гайлын итгэмж зөвлөх солтоо. Ийм залуу байна. За. Дараагийн хүн Сэндэ Эрдэнэбат 1950 оны 5 сарын 30-нд Арангаан аймгийн Цэнхэр сумын Ширхүү гэдэг газар төрсөн. Арангаан 10 жил улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг 1974 онд төгссөн. Улаанбаатар их сургууль тэнхимээр хэлцээр ажилладаг. Эрдэмтэн, зохиолч, хэлүүчийн ухааны доктор, профессор Эрдэнэбат таны бүрья. За ийм хүмүүст нөгөө юм барьчихсан уу? Тэгсэн байна. Дахнаас барьсан. За эхлээд нэрийн дуудыг бий. За одоо юм дуудчих. За тэр эцэгээс нь одоо саналаа өгсөн юу нэнд байгаа юм байна. Эвэн доороо юуг нь уншия. Бүгд найрамдах Монгол ард улсын 1945 оны бүх нийтийн санал асуулгад оролцсон Ховд аймгийн Дуут сумын 8 дугаар багийн харьяат Должингийн усник Должингийн мичээ нарын сандын хуудас. За тэгээ архивын одоо номерууд нь байна. Тэр ийм одоо хоёр банк багшаа. Бүгдээр нэг бичсэн байгаа юм дээр. Монгол бичгээ. Петрикээ цаг авах юм. Одоо манайхаа энэ 4 жилээс эхлээд 2 жилийн өмнөөс эхлээд нэг хүмүүст энэ юуг нь гардуулаад байгаа бүгдээрээ энэ талаар урд нь бас дуулсан сонссон байгаа. Тэгээд нэмээд нэг зүйл тайлбарлах энэ манай Монгол улсын үндэсний архивт ингээд энэ бүрэн ихээр бүгд хадгалагдчихэв юм байна. Тэгээд аавынхаа, эмээгийнхаа, өвгийнхаа яг энэ юунд оролцож байсан, ээжийнхаа оролцож байсан яг энэ юуг нь олж аваагүй хүн болгоно өөртөө гараад ирэх юм биш шүү. За ингээд номын жил тэр ламжаа багшаар явж байгаа шүү. Баян өглөө баасан хүн цэргийн аль бааж та. Энэ санал асуулганд сан тураалтанд оролцож гарынхаа ус их орныхоо тусгаар тахлыг баталгааж явах гэж оролцсон. За баян хүн яа. За супатрацсан уу? За баярлалаа. Тэгээ 45 оны бүх нийтийн санал асуулгад оролцсон Архангай аймгийн Баян улаан сумын 6 дугаар багийн харьяат Сонон цэрэн авагтай Цэнчвийн сандлын хуудас. Тэгээд хажуугаар бусд олон улс байгаа шүү дээ. За андуураад бүхний санал асуулгад оролцсон Өвөрхангай аймгийн Зүүн сумын 6 дугаар багийн харьяат контролтой андаад сандлын хуудас. Яа баяр. За бүгдээ зогсоод дургаа болчих. Нэгдүгээр би одоо Цэндэ Эрдэнэбат гэж байгаа. Эдгээр манай аав бол Цэндэж явдаг гэж байдаг. Тэгээ манай аав бол Сонон цэрэн хүн гэж. 1905 оноос эхлээд Монголын одоо тухай хатгалт үзэж Мальтын намайг одоо байгуулах гэж ингэж явж байгаа. Сайн ноён хан намын сүрэнтэй одоо хамтарч ажиллаа. Сайн ноён намын сүрэн чадалтаа манай өвгцэг чадалтаа тэгээд дараа нь одоо тайж язгууртаж одоо ягарч байсан юм шүү дээ. Тийм учраас манай эцэг Цэндэж бол олон аймаг олон сумдыг одоо дагаж зугтаж хоёр ах нь алуулчаа. Тэгээ өөрөө алуулахгүй бол хоёр авгаа 16 хүүхдээ амин насыг авч үлдэх гэж ихэнх нь одоо хүнд өгүүлээ. Тэгээ би бол одоо оглох нэг жавын хайж
Тэгээ нутгаас одоо гараад манай нутагч одоо бас их биш одоо нэг нутаг гэж бодоход жаахан заримдаа хүнд байдаг ш. Яагаад гэвэл яатлын хөнгөлт гэж одоо манай анх сургуульд ороход багш нар тэр зам ардын хөнгөлт даа шидлэн аяж яхад яатлын хөнгөлт өдөмөр уучсан юм шиг байна. Тэгж гацсаар тэгээ би Улаанбаатар 1962 онд орсон. Сургуульд орж тэгээ ерөөсөө манай охтон нар бүгдээ одоо ийш тийш тааж ингэж зүдэрч явсан юм. Тэгэхээр би энэ дээр өгцөг төр цом хөнгөө болоод санаж явдаг. Манчтай тоглолтоо юм одоо яасан бас одоо төвчл болсон юм шиг байна. Тэгээ өмнө говьрын ноён сэврээ гэдэг газараар орж ирэхэд тэр нутгийн мөнгөийн сүү хийгээд өгчээсэн л одоо би их баярлаж өмнө говийн ноён сэврээ гэдгийн бол би очихгонд одоо баяр хүргэв. Ер нь тэндээ одоо очимоор сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл сайн ноёны нутаг гэдэг бол тийм өргөн нутаг байсан л да. Одоогийн хөвсгөл захан аранга өөрөөр тэгээд баян хонгорын тал бүхний байдаг уушаасаар байгаа. Одоо нэг 3 сая, 3 сайхан гэдгээр хэлэх шиг бүгдээ одоо авдаг байсан. Тэгээ миний тэр үг хэсэг бол цон зүрхүүнгүүд хаяа түүхэд бодсон байдаг юм байна лээ. Тэгээд өөр юм бол байна. Тэгээ яг одоо хагяатлын үг өнөөдөр Монгол улсын тусгай хотын төлөв эцгийн одоо гараг өсөж болсон. Энэ бол өөрөө гарахаас гэж зурсан харагдаж байна. Одоо их сайхан байна. Харгууд их баярлалаа. Ер нь альваа юм бол одоо ингэж эргүүл сэргээж бас сэтгэлд нь гал өгч явах нь бол одоо сайхан юм аа гэж бодож байна. Бас төвхтөн нарийн байж тухайн энэ бол Цэндийн Эрдэнэт гэдэг ингээд яваасан байсан. Тэгсэн чинь яг архиваас явахдаа Цэнд биш. Цэндижийн Эрдэнэт байсан одоо өнөөдөр сайн мэдчихэж байна. Тэгээ ийм юмнуудыг бол та нар хүсэх юм бол манай одоо албаар дамжуулаад хэлцээр дамжуулаад бас бид нар хийж өгч болно гэдгийг энэ дашаанд хэлчихье. За ингээд дараагийн хэлхэлдээ оръё. Одоо Монголын ардын хувьсгал цэргийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө сан тураалтыг зохион байгуулсан Монгол цэргийн төв архивын судалгаа мэдээ сурталчилгаа хариуцсан ахсгам мэргэжилтэн доктор Ган Тулгыг өрье.